Жил 20 минутын хотын бүтээн байгуулалтад 831 инженер техникийн ажиллаж байна. Сайн бацхан үзэгчтэй глобал мэдээ хэлж байна. Студиуд хөтлөгч Гамбтын басан сүр ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Хүмүүрт усны нөөц тэгш хүртээмжтэй байх, усны нөөцийг шударга үр ашигтай удирдах шаардлагатай. Бүх сумдыг ядуурлгүй болгохын тулд засгийн газраас стратегийн маш том бодлого боловсруулж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж эдийн засагч оюун үзэж байна. Монгол улс Казахстан улсын тээвэр логистикийг ашиглан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжтой. 2025 онд 2820 иргэн суран скутер зэрэг цахилгаан дугуйтай явж байгаад мэртжээ. Судлаач эрдэмтэд улсын нийслэлийг шинэ харах хурам хот руу шилжүүлвэл олон давуу тал бий болно гэж үзэж байна. Амралтын өдрүүдээр хайчих вэ? Соёл урлагийн мэдээлэл. Манай улсын хувьд жилээр туссан усны хэрэглээ нэмэгдэж байна. 2024 онд 679 сая куб метр байсан бол өнгөрсөн жил 682 сая куб метр болж нэмэгджээ. Үс нь нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд усыг ариг гамтай, зүй зохистой хэрэглэхээс эхлээд гол мөрний усыг хайрлан хамгаалах, төрийн бодлогоор хангах, уялдуулах хэрэгцээ шаардлага байна. Дэлхийн усны өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил ус ба тэгш эрх урайг дэвшүүлж байна. Энэхүү урайд хүмүүрт усны нөөцөд тэгш хүртээмжтэй байлгах, усны нөөцийг шударга үр ашигтай ашиглах шаардлагыг онцолж байгаа юм. Ялангуяа экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цөлжилтийг сааруулах, усны нөөцийг бүс нутгийн онцлогт нийцүүлэн жигд хуваарлах нь чухал байна. Үүний тулд говь тал хэрийн бүсийн ус хангамжийг сайжруулах, хот суурин газрын усны хэрэгцээг доктортой хангахын тулд усны хуримтлал бий болгох, усны нөөцийг дахин ашиглах бодлого шийдлүүдийг эрчимжүүлэх шаардлагатай. 2025 онд 250 орчим сая метр куб усыг бид нар цэвэрлж байгальд нийлүүлсэн байна. Нэг талдаа байгальд нийлүүлсэн байна, цэвэрлсэн байна, сайн юм шиг боловч нөгөө талдаа ашигласан усны 3/2 нь хайчиж байгаа. Өөрөөр хэлбэл цэвэрлж чадахгүй байна гэсэн үг. Эсвэл шууд цэвэрлэхгүйгээр байгальд нийлүүлж гин гэсэн үг. Тэгэхээр энийг нийлүүлээд ус ашиглалтын асуудлыг юутайгаа зэрэгцүүлж холбох, аюул устайгаа зэрэгцүүлэх ерөөсөө зайлшгүй тийм цаг иржээ. Ус ба тэгшэрх сэдвийн хүрээнд сургуулийн сурагчдад усан хангамж хүртээмжтэй байхад анхаарна. Энэ хичээлийн жилд 2400 гаруй сургууль цэцэрлэгт 1,100,000 орчим хүүхэд суралцж байна. Хүүхэд бүрийг эрүүл аюулгүй орчинд аман цангалгүйгээр хичээлээ хийх боломжийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна гэлээ. Ундны цэвэр усаар хангагдах, дээр нь ариун цэврийн орчин үеийн байгууламжаар энэ хүмүүсийг хангах асуудал хамгийн ихний зорилт болж явдаг. За тэр хүрээндээ боловсролын яамнаас яг энэ цэцэрлэг сургууль дотор байранд ус ариун цэвэр эрүүл ахуйн шаардлагыг бид нар стандартжилж өгсөн байгаа. Өнөөдөр яг нэг хүүхэд өдөрт сургууль дээрээ хэдэн литр ус уух вэ? Яг нэг угаалтуур, нэг суултуурт хэдэн хүүхэд ногдох ёстой бай стандартаараа. Энэ нөхцөл байдлыг стандартчлаад Монгол Улсын засгийн газар Эрдэнэт үйлдвэртэй хамтраад ялангуяа ариутгал татваргын нэгсэн системд холбогдоогүй байгаа орон нутгийн сургууль цэцэрлэгийн дотор байрыг дотор нь ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг өнгөрсөн жилүүдэд маш амжилттай зохион байгуулж өнөөдрийн хэмжээнд бол улсын хэмжээнд нийт сургуулиудынхаа бараг 94-5% бол ариутгал татваргын бүрэн системд бол холбосон байгаа. Дэлхийн усны өдрийг угтан зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр гол горхийг хамгаалах, хог хаягдлыг нь цэвэрлэх болон усны нөөцийг бүрдүүлэх, хамгаалах болон дахин цэвэршүүлэх чиглэлээр санал санаачлаг гаргаж бодит ажил хэрэг болгосон байгууллага хувь хүмүүсийг усны элч байгууллага иргэнээр өргөмжилсөн юм. Ice Global телевиз Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Чулуунбаатарын Алтан заяаг онцолж байна. Тэрээр эгийн голын хогийг 2015 оноос хойш цэвэрлэж иржээ. Ингэхдээ өөрөөсөө хөрөнгө гаргахаас гадна төрийн бус орон нутгийн дэмжлэгтэйгээр хийдэг байжээ. 2025 оны 6 сарын 20-нд усны газар аймгийн аймгийн засаг даргын тамгын газар Алан эрдэнэ сумын захирагчийн захиргааны захиргаа тэгээ Хатгал тосгоны захирагчийн ажлын алба болон тэгээд эгийн гол дагавх 512 м урсаж цэлэнбэрийн судагдагчтэй тэр хэсгийг бүх эгийн гол дагавчсан бүх сумдын захиргаатай хамтарч цэвэрлсэн байна. Эгийн голд хийсэн шинжилгээгээр пластик бохирдол ихээр илэрчээ. Тус гол дагуу амьдарч байгаа малчин иргэд голоос үндэсний усаа авдаг байсан бол одоо гүний худгаас усаа зөөж байна. Тиймээс гялгаруут пластик сав хог хаягдлаа гол ус руу битгий хийгээрэй хэмээн тэрээр уриалсан юм.
Өнөөдөр дэлхийн дулаарал болон хүмүүс бидний буруу үйл ажиллагаатай холбоотойгоор гол горх ширгэж, үний усны нөөц багассан. Тиймээс усаа зөв ашигтай хэрэглэж сурах шаардлага хүн бүрийн өмнө тулгарч байна. Туулгол нь 819 км урсаж, нийслэлчүүд төдийгүй урсгал дагуух хүн зон ан амьтдыг ундаалдаг. Тиймээс энэ голыг харьлан хамгаалах нь Монгол түмний үүрэг төдийгүй төрийн үүрэг юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 6932 гол мөрөн, 4732 нуур тойром, 15165 булаг шанд, 645 ар шаан, 350 усны сан хөв цөрөн байна. Үнээс туулгол сав газрын хэмжээгээр 10 аймгийн 16 зүйл загас, 2 зүйлийн 2 нутагтан, 7 баг, 18 аймгийн 60 шавн зүйл хөгтөн, 171 зүйл шувуу бүртгэжээ. Үнээс 5 зүйл загас, 11 зүйл хөгтөн ховордож болзошгүй ангилалд багтсан байна. Мөн 12 зүйл шувуу, 1 зүйл хөгтөн ховор гэсэн ангилалд, 1 зүйл шувуу, 1 зүйл хөгтөн нэн ховор ангилалд тус тус оржээ. Хэрвээ эдгээр амьтад дайжиж эсвэл устж үгүй болвол байгаль экологийн тэнцвэр алдагдаж улмаар амьдрал өгөөрөх аюултай юм а. Үргэлжлүүлэн та бүхэнд усны тухай сонирхолтой баримт дуулгая. Дэлхийн гадаргуугийн 70% уснаас бүрддэг, гэвч үүний 2.5% нь л цэнгэг ус байна. Манай улс нийт усныхаа 60% хөдөө аж ахуйд, тэрэнд мал аж ахуйд 15%-ийг уул уурхайн салбарт тус тус ашиглаж байна. Харин үлдсэн 25%-ийг ахуй хэрэглээнд ашигладаг байна. Хүний биеийн 60-70%-ийг ус бүрдүүлдэг, ус нь гүйцэд уусгагч, бүх төлөвт оршдог, гадаргуугийн татал цалтай зэрэг гайхамшигт шин чанартай. Монгол улсын ерөнхий сайд Зандан шатар саяхан бүх суманд ядуурлага болох хөдөлгөөн өрнүүлнэ гэж мэдгдсэн. Мэдэгдээд зогсохгүй амиг сумдын засаг дарганахт үүрэг өгч хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн цогц арга хэмжээг орон даяар хэрэгжүүлэхээр болсон. Хэрэгжүүлэхээр төлөвлөж буй энэ арга хэмжээ боломжтой эсхийг эдийн засагч оюунаас манай сэтгүүлч асууж тодруулжээ. Өнөөдөр манай улсын нийт хүн амын 37% нь ядууралтай байна гэсэн судалгаа бий. Тодорхойлбол 3 хүн дутмын 1 нь ядуу байна гэсэн үг юм. Ядуурлаас гарахын тулд хүн бүр ажилтай орлоготой болох хэрэгтэй байна. Үүнд засгийн газар том дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг өнөөдрийн нөхцөл байдалд нь орхиж огт болохгүй. Яг ямар бодиттой цогц бодлого шийдвэр гаргавал ядуурлаас гарах боломжтойг наривчлан судалж, төр засгийн зүгээс нэгдсэн бодлогоор хангах шаардлагатай гэж эдийн засагч хэлж байна. Үнэхээр Монгол ядуурлаас гарах боломж бол байгаа. Хүн болгон ажилтай болчих юм бол орлоготой болоод ядуурлаас бол гарч чадна. За хөдөө орон нутгийн хувьд бол манайхан ч малтай, малынхаа одоо тоо толгойг нэмэгдүүлээд ашиг шимээр нь бол орлогоо олоод байх боломжтой шүү дээ. За тэгэхээр энэ дээр засгийн газар өөрөө маш их том дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Хүмүүсийг яг өөрсдийнх нь одоо нөхцөл байдалд орхиж болохгүй. Яг яавал ядуурлаас гарахаар байна уу? Тэрийг нь бол дэмжиж өгөх ёстой. Хөдөө орон нутагт малчид малынхаа ашиг шимийг хүртэж байгаач хэрэглэнээс илүү гарч цааш хөгжөхөд малын түүхэн эдэг бэлтгэн нийлүүлдэг сүлжээх хэрэгтэй байна. Мөн үүнд тээвэр логистик чухал үүрэгтэй. Малчдыг өөрсдөө шийдгээд орхивол тэдэнд маш их зардал чирэгдэлтэй туснаа. Зардлын улмаас хөдөө аж ахуйн болон мал аж ахуйн бүтээгдэхүүний үн нэмэгдэж байна. Мөн инфляц болон хүмүүсийн орлогод нөлөөлж байна. Тийм учраас асуудлыг шийдэж чадвал ядуурлаас гаргах боломжтойг онцоллоо. Түүнчлэн засгийн газрын доктортой стратегийн бодлого хэрэгтэй. Бизнесийн орчин нөхцөл хийгээд дэд бүтцийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Ингэж байж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэлээ. Засгийн газар болохоор зэрэг яг бизнесийг нь бол хийхгүй. Бизнес хийх орчныг бүрдүүлж өгнө гэсэн үг. За тэр нь яадаг юм бэ гэхээр одоо татварын асуудал байж гэн тий. Тодорхой хугацаанд бизнес нь хөл дээр зогсдол татвар авахгүй байж болно, хөнгөлж болно. Уг нь бол хөдөө орон нутагт бизнес эрхлүүл татварын хөнгөлөлт 1% татвартай энтергээд нөхцлүүд бол байгаад байгаа манайх. Тэгээ тэр нь одоо бас сайн хөшөөрөг болж өгөхгүй байна гэж харж байна. Тэгэхээр ингээд бүр тууштайгаар арга хэмжээ аваад бүр бэлдэж өгөөд яг бизнес хийх нөхцөлийг бэлдэж өгөөд ингээд явах юм бол болно. Өнөөдөр манай улсад хотын ядуурал хөдөө орон нутгаас өндөр байна. Хотын иргэдийг ядуурлаас гаргахын тулд ажилтай болгох бодлого хэрэгтэй. Мөн халамжийн бодлогоос сатгалзах хэрэгтэй гэлээ. Түүнчлэн дундаж давхаргыг маш сайн дэмжих хэрэгтэйг онцолж байна. Манай улсад ядууралтай тэмцээд хүн ам цөөн өргөн уудам газар нутагт дархан суудаг нь нөлөөлдөг. Үүнд засгийн газраас маш их анхаарч дэмжлэг үзүүлж байж асуудлыг шийдвэрлэнэ. Ийм оролцоогүйгээр ерөнхий сайдын дэвшүүлж буй хөдөлгөөн зүгээр л хийх хосон лоозон болоод л дуусна гэдгийг хэлж байна. Жанчидэрч Баттэрч Евгений Павлов, Гамбат Басансрын, Пүрвсрын Марлма, Аист Глобал.
Монгол-Казахстаны бизнес уулзалт 2 дахь удаага боллоо. Уулзалтад бүгд найрамдах Казахстан улсын худалдаа интеграцийн яам болон барилга, хүнс, эм, хувцас үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид оролцож, манай улсын төр бизнесийн салбарынханд бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Мөн хамтран ажиллах боломж бололцоо, өнөөгийн харилцаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа. Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнуудын хоорондын 3 жилийн хугацаатай худалдааны төр хэлэлцээрийг улсын их хурлын 2025-ны намрын ээлжил чуулганаар сойрхон баталсан юм. Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудад 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлно. Ингэхдээ гайлын тарифын хөнгөлөлт болон чөлөөлөлт эдлэх юм. Одоогийн байдлаар техникийн нөхцөл тавигдах шаардлагыг баталахаар талууд ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Казахстан хоёр улсын төр болон хувийн хвшлийнхэн уулзаж гэрээ хэлэлцээд байгуулж байна. Өнөөдрийн байдлаар манай улсын бизнес эрхлэгчдээс Green Group компани Казахстаны зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Экспортоо солонгоруулж хөнгөн үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргахын боломжууд маань нэгдээд эхэлнэ. Тэгэхээр одоо бид бүхэн одоо ноос ноолоор арьс ширэн бүтээгдэхүүн, за тэгээд хүнсний шалбараас бол махан бүтээгдэхүүнээ Евразийн зах зээл рүү гаргах боломжууд маань ингээд нэгдэх юм аа. Тэгээ энэ дээр бол урьдчилсан яриа хэлцээрүүд одоо компаниуд энийг одоо энэ хэлцээрийг ашиглах талаар одоо саналуудаа солилцоод хамтын ажиллагаануудаа ингээд өрнөлөх чиглэлээр явж байна. Монгол Казахстаны бизнес уулзалт 2024 онд Улаанбаатар хотноо 2025-нд Астана хотод тус болж байжээ. Хоёр улсын худалдаа эргэлт сайжирч, манай улсын экспорт 2025-нд 3%-аар нэмэгдсэн бол Казахстан улсаас нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн 13%-аар нэмэгдсэн байна. Казахстан улс манайхаас малын гаралтай түүхэд бараа бүтээгдэхүүн худалдаа хүсэлттэй байна. Түүнээс гадна тус улсын тээвэр логистикийг манай улс ашиглан бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд хүргэх бүрэн боломжтой юм а. Особое значение имеет транскаспийский международный транспорт. Транскаспийн олон улсын тээврийн зам нь маш онцгой байр суурь эзэлж байна. Энэ замаар өнөөдөр дэлхийн олон улс бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэдэг. Казахстан улсын тээвэр логистикийн бололцоог Монгол улс ашигласнаар экспортын боломжоо нэмэгдүүлж, бүтээгдэхүүнээ хүргэх хугацааг багасгаж, олон улсын зах зээлд гарах бололцоотой болно. Ингэснээр Евразийн холбооны улсуудаас гадна Кавказ, Турк, түүнчлэн Европын холбоонд хүрэх боломжтой. Казахстан улс Монгол улсын бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарах найдвартай гүрэн болж чадна. Мөн уул уурхай мал аж ахуй газар тариалгын салбарт хамтын ажиллагаа үргэлжлэх бүрэн боломжтой талаар төлөөлөгчд хэлэлцсэнийг хатагтай Бижанов онцлоо. Казахстан улсаас барилга, хүнс, эм, хувцас үйлдвэрлэлийн салбарын хувийн хвшлийн төлөөлөгчд оролцож байна. Харин манай бизнес эрхлэгчид Казахстаны бизнесмэнүүдтэй уулзаж бараа бүтээгдэхүүн үйл ажиллагааны талаар асууж сонирхсан юм а. Наша компания это отечественная. Манай компани олон төрлийн чанартай, өндөр наривчлалтай экспресс тест үйлдвэрлэдэг. Жишээлбэл өрөвслийн эсрэг тест бий. Сүүлийн үед бид бас олон төрлийн шин тест хийж байгаагийн нэг нь цусан дахь жихрийн хэмжээг тогтоох тест юм. Бид монголчуудад өөрсдийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүрэн боломжтой. Бас танаа эмийн үйлдвэрүүд манай зах зээлд нэвтрэхийг хүсвэл бид туслахад бэлэн байна. Сейчас на регистрации очень много новых препаратов. Энэ ивент дээр ирэх болсон зорилго маань болохоор өргөн хэрэглээний харилцагч болох. Тэгээд дөнгөж сая бол жигнэмэг, тэгээд төрүүлсэн сүү, гематоген үйлдвэрлэдэг компанитай уулзаад дуслаа. Орос найрлагын харахад бол илүү тийм натурал байсан. Тэгээд тослогийн хувь бас өндөртэй байлаа. Гэхдээ хадлах хугацаа бол богино байсан. Монгол Казахстаны бизнес эрхлэгчид хамтран ажиллах, бизнесээ өргөжүүлэх боломж өргөн байгааг уулзалтаар онцолж байлаа. Үзэгчдээ өргөжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Дэлхийн мөнгөний 7 хоног 2026 мөнгө ухаалгаар өдрөдийн урандор эхэлж байна. 2012 оноос бий болсон тус саянд дэлхийн 170 гаруй улс нэгдснээс манай улс 2013 оноос нэгдэж хүүхэд залууст санхүүгийн боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулж байна. Санхүүгээ зөв удирдах нь улсын эдийн засгийн доктортой өсөлт хөгжилд бодит хувь нэмэртэй. Эргэн баян бол улс баян гих үгийн утгач үүнд оршдог байна.
Ханид нэм нэрээр борлуулж буй бүтээгдэхүүний талаар цагдаагийн байгууллагад 14 гомдол бүртгэгджээ. Шалгаж үзэхэд нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 3 дахь жагсаалтад багтсан сэтгэгзэд нөлөөт бодис агуулгадж байгаа нь тогтогдсон байна. Уг бодис нь өвдөлт намдаах, ханиалга дарах үйлчилгээтэй хэдий ч донтуулах эрсдэлтэй олон улсад хатуу хяналтаар хэрэгэлдэг юм bijээ. Америкийн нэгдсэн улсын B1, B2 ангиллын виз мэдүүлэхэд барьцаа байршуулах хөтөлбөрт 38 орон хамрагдж байсныг 50 болгож нэмэгдүүлснээр манай улс багтаах болсон. Үүнтэй холбогдуулан гадаад хэргийн яам, Америкийн нэгдсэн улсаас манай улсад суугаа элчин сайдын яамны дэд тэргүүн Нийл Вермилийн тэргүүтэй дипломатуудыг дуудан уулзаж 3 дахь хөршин харилцаатайгаа сануулсан уг шийдвэрийг эргэн харах, жагсаалтаас Монгол улсыг гаргахад хамтран ажиллахыг хүсжээ. Монгол зөвлөлтийн сансрын нислэгийн 45 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойтой холбоотой шинжлэх ухааны академиас 2026 оны сансрын хамтын ажиллагаа олон улсын эрдэм шинжилгээний баг хурлыг Улаанбаатар хотноо энэ сарын 22-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэхүү чухал үйл ажиллагаанд оролцохоор олон улсын сансрын нисгэгчид манай улсад альчиж байна. Казак түмний хаврын буюу Наврузын баяртай холбоотой тулан булаалтах дэлхийн аврах шалгаруулах тэмцээн Казахстаны өмнөд хэсгийн эртний түүхт Туркестан хотод болж байна. Тэмцээнд 100 орчим тамирчин оролцож байгаагаас манай улсаас 9 тамирчнаас бүрдсэн шигшээ баг оролцож байна. Бюродод эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнгийн үзүүлэх галт тэрэг аялна. Үгээр нарийн мэрэгжлийн эмчийн зөвлөгөө авах, хэв авиан болон зүрхний бичлэг хийлгэх, шинжилгээ өгөх боломжтой. Гиген Пантелеймон эмнэлгийн галт тэрэг 23-наас Татаурова, Силенга, Мисовая, Танхой гэсэн 4 буудалд зогсож үйлчлэх юм байна. Айст Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Хаварцун намрын үйлрэлт нийслэлийн иргэд өглөө оройтой алхах дуртай. Гэтэл дайрчих шахан сүлжих суран мопед захилгаан дугуйтай хүмүүсээс болж тайван алхах боломж байдаггүй. Ослын тооч жил ирэх тусам нэмэгцээр байна. Тэгвэл үүний эсрэг ямар арга хэмжээ хэрэгжиж байна вэ? Өнгөрөх 2025 онд скутертэй яваад тосолдсон 64, суран буюу захилгаан дугуйн мотоциклтэй холбоотой 164, мопедтэй осол хийсэн 94, нийт 400 гаруй осол бүртгэгджээ. Энэ бол одоо скутер гэж яриад байгаа тийм ээ. Одоо Jet гэж цэнхэр скутерээс ахуулаад одоо EcoBike, Yugo гэдээ маш олон төрлийн түрээслэгч компаниуд байна л да. Тэгэхээр эдгээр захилгаан тээврийн хэрэгслийн гаргаж байгаа техник хүчин чадал нь өөрөө мопедийн хэмжээний хурд хүчин чадлыг гаргадаг. За дотоод шатлалын хөдөлгөөртэйч бай, цахилгаан хөдөлгөөртэйч бай, мопедийн хэмжээний хурд хүчийг гаргаж байна гэж үзэж эдгээр тээврийн хэрэгслийн мопедны ангилалд оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ скутерүүдийг 16-аас дээш насны хүн каск дуулахтайгаар унаж ундаг дугуйн замаар тийм зам байхгүй бол зарчих хэсгийн хамгийн баруун гарт техникээр явна гэдэг мопедны зөвлөл заалтын дагуу унаж хөдөлгөөнд оролцох нэ. Харин суран буюу цахилгаан мотоциклийг А ангиллалтай 18 нас хүрсэн хүн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох ёстой юм а. Иргэд энэхүү шин төрлийн унааны хэрэглээний талаар ямар бодолтой байгааг тодорхойллоо. За ер нь одоо суран гэдэг нэг янз янзын ишин шидийн дугуй гарч ирсээс хойш годомжоор нэг чөлөөтэй явж чадхаа байчлаа шүү дээ. Тэгээ байнга эргэж харахгүй бол тэд нар чинь заримдаа ирээд одоо энэ ар мараас мөрөгчж байх шиг. Тэр одоо настай улсууд хүүхдээ дагуулсан эмэгтэйчүүдэд тэр ч одоо явж чадхаа байсан шүү дээ. Дуу тохио мохоо өгөх юм байхгүй араас гинт ус илгээд хүний чинь ерөөсөө бид нар шиг улсууд бол нөгөө зүрх юм уу та чочн сандрн ер нь тийм бол юм их вэ. Дөрмийнхаа дагуул одоо нэг зориултын замаараа л явж явахгүй бол. Гэхдээ ер нь сүүлийн насан туршаагүй хүмүүс их унаад байгаа шүү дээ. Энийг бол тэгэхээр тэр эцэг ихэн ч юм уу сайн зөвлөж хэлчихвэл өгнө. Одоо жолооч нар ч дэвэг хэцүү шүү дээ. Хаанаас хаанаас гэвгэд гараад ирдэг байхгүй хүүхдүүд чинь. Тэгээ яаж яах насны руу хүүхдүүд аяг хөндөг байхгүй. Цахилгаан дугуй скутер мопедноос унах бэртэх явдал жил ирэх тусам нэмэгдэж байна. 2022 онд 50, 2023 онд 305, 2024 онд 532, 2025 онд 2820 хүн бэртэж гэмтжээ. Голчлон 14-өөс 20 насны залуучууд ихээр бэртэж байна. Бэртлийн 30 гаруй хувь нь тарих толгойн бэртэл. Төр засгаас энэ төрлийн унааг түрээсэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд стандартын шаардлагыг байнга тавьдаг гэлээ. Харин насанд хүрээгүй хүүхэд унаж яваад осол хийвэл эцэг эхтэн хариуцлага хүлээлгдэг хуулийн залттай юм байна.
Маш олон зохицуултууд хийж байгаа. Түрээсээ компаниудад одоо урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны шаардлагууд тавьж байгаа. За энэ тээврийн хэрэгслийн GPS-ийн зорчих хэсэг рүү одоо машин дунд руу ордоггүй бах. Зөвхөн дугуун замаар зөвхөн одоо зүүн гар талаар явдаг. Дотгошоо орохоор одоо GPS-н ажилтдаг ч юм уу тийм ээ. За каск дуулахтай байх. Аппликейшн оншуулгад каскныхын төгж онгоодог ч юм уу иймэрхүү байдлаар одоо касктай байх шаардлагуудыг тавьж байгаа. За мэдээж улирлаар хөдөлгөөнийг хорж байгаа. За мэдээж төрөлхтөч компани 4 сарын 10-наас эхлээд одоо үйлчлэгээнд гаргах бах. Тэгэхээр энэхүү шаардлагуудыг биелүүлсэн үгүй юу гэдгээс үйлчлэгээнд гаргах үгүй нь шийдэгдэх байх. Монгол улсад цахилгаан мотороо туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед ундаг дугуйн импорт 2022 онд 1065 ширхэг байсан бол 2025 онд 12693 ширхэгт хүрч 3 жилийн хугацаанд 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан тусгай зам барих, замын хөдөлгөөний дүрмийг унаж яваа хүн мэддэг байх, эцэг эхчүүд бага насны хүүхдтэй болзошгүй осол бэртлийн тухай ярьж өгч хяналтгүйгээр ундаг байдлыг зогсоох хэрэгтэйг хүмүүс хэлж байна. Евгений Павлов, Дорж Цингэнжав, Ганбат Басансүрэн, Пүрвсрэн Марлма, Iced Global. Дэлхийн 50 гаруй улс улсынхаа нийслэлийг нүүлгэн шилжүүлсэн туршлагатай. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Үүний адил манай улс нийслэлээ шинээр байгуулж буй хар хором хот руу шилжүүлвэл олон давуу тал бий болж болохыг эрдэмтэн судлаач хэлж байна. Монгол улсын эргэрч хөрөлсөх 2022 онд их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн агаар орхны хөндөд шинэ хар хором хотыг сэргээн байгуулах зарлиг гаргасан. Уг зарлагаар орхон голын хөндөд 500 мянган хүн ам оршин суух бүс нутгийн хөгжлийг дэмжсэн орчин үеийн төлөвлөлттэй шинэ хот байгуулахаар зарж байна. Энэ бүс нутаг нь манай улсын түүх соёлын маш өндөр төв бүхий нутаг дэвсгэр. Энэ утгаараа энд хот суурин газар байгуулах нөхцөл хэрэгцээ шаардлага бий гэж эрдэмтэн судлаач үзэж байна. Ер нь бол энэ орхны хөндөө гэдэг бол энэ Монгол улсын хувьд бол түүх соёлын бол маш үн төв бүхий тийм нутаг дэвсгэр. За Монголын түүхт одоо эзэнт гүрнүүд бол яг энэ одоо нутаг дэвсгэр дээр төвлөн сууж исэн гэдэг утгаараа бол энд бол хот суурин газар бол байгуулах бол ийм нөхцөл байдал түүх соёлын бол ийм хэрэгцээ шалгаа. За нөгөө талаар бол бас Монгол улсын засгийн газар за Монгол улсын ерөнхийлөгч бол энэ нутаг дэвсгэр дээр бол энэ шинэ хар хорон хотыг дахин байгуулах юм бол одоо шийдвэрүүд гаргасан. Энэ нь бол дан ганц энэ сүүлийн 10-20 жил яригдж байгаа асуудал биш. Өмнө нь ч гэсэн энэ талаар бол олон судалгаанууд хийгдсэн. Тухайлбал 1988 онд хийгдсэн Монгол улсын хүн амын суурьшлийн төсөл дээр яг энэ орны хөндөө орчимдоор бас энэ хот суурин газар байгуулаа. Энэ магадгүй цаашдаа бол энэ Монгол улсын төв нийслэл байх юм чиг үүрэгтэй хот байж болох юм байна гэдэг судалгаа нь бол хийгдсэн байж идэг. Улсын нийслэлийн шинэ хар хором руу нүүлгэх шийдвэрийн гол хүчин зүйлс нь Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх нэгэн галт гаргалгаа гэж үзэж байна. Манай улсын хөгжлийн хамгийн том төв гэгдэх Улаанбаатарт маш олон асуудлууд тулгарч байна. Тиймээс асуудлыг шийдвэрлэх нэгэн галт гаргалгаа нь улсын нийслэлийг тодорхой байршил шилжүүлэх нэг хувилбар байж болно гэж үзэж байгаа. Нөгөө талаас шинэ хар хором хот руу нүүлгэн шилжүүлснээр аялал жуулчлал, тээвэр логистик болон эдийн засгийн бусад салбарыг хөгжих таатай боломжууд бүрдэнэ гэж үзэж байна. Ер нь бол ингээ хот байгуулалтын үйл ажиллагаа гэдэг маань өөрөө яаж юм хэрэг суурь судалгаа тэгээд тооцоолол төлбөрт хэрэгжилт гэдэг юм үе шатуудаар явагддаг. Мэдээж бол тухайн нутаг дэвсгэр дээр бол түүх соёлын туршилт барилга байгууламж за тэгээд ЮНЕСКОгийн өвд орсон гэл маш олон зүйлсүүд байгаа. За өнгөрсөн хугацаанд болохоор хар хором хотыг байгуулах 89 мянга гатал баг тусгай хэрэгцээнд аваад тэрэн дээр хар хотын хотыг одоо байгуулах ажлууд эхлээд за суурь судалгаанд хийгдээ төзүүн батлагдаад одоо энэ жил хотын хөгжлийн ерөнхийлөгөө боловсруулах тендер сонгож шалгуулалт зарлагдаад явж байгаа юм байл. Ингээ харангууд мэдээж тухайн шатны судалгаа төлөвлөлтөн дээр бол тэр түүх соёлын туршилт барилга байгууламж хадгалах за тэнд байгаа одоо экологийн коридор одоо юу гэдэг те бүх зүйлийг хадгалах арга хэмжээнд бол тусгадаад явах учраас бол тэдгээрийг бол бүгдэн дээр нь бүтээн байгуулалтууд хийн гэдэг бол ойлголтоороос харах нь өрөөсгөл байгаа юм. Үүний зэрэгцээ манай судлаачид дэлхийн бусад улс орны туршлага тухайлбал Казахстан, Өмнөд Солонгос, Филиппин зэрэг улсын нийслэлээ нүүлгэсэн туршлагыг судалж байна. Улс орнууд ямар шалтгаанаар нийслэлээ нүүлгэснийг нь маш сайн судлах шаардлагатай.
Зарим улс оронд нүүлгэн шилжүүлэхдээ 10-аас 2 болон 50 жилиг зарцуулсан туршлагач бий. Засгийн газраас баталсан хар орон хотыг байгуулах хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тус хотыг 20 орчим жилийн хугацаанд 200 мянга орчим хүн амтай байгуулна гэж төлөвлөжээ. Тооцоо судалгаа оновчтой хийж зөв хэрэгжүүлж чадвал энэ төлөвлөгөө бүрэн биелэх боломжтой гэж байна. Ташрамж сонирхуулахад Зүүн Азийн Өмнөд Солонгос, Мянмар, Филиппин, Малайз зэрэг орнууд нийслэл хотоо нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж хэрэгжүүлээд явж байгааг судлаач онцолж байна. Жанчуудаж Баттар, Живэни Пауло, Пүрүсүрэн Марлма, Ice Global. Амралтын өдрүүд урлаг соёлын салбарт онцгой үүрэг гүйцэтгэсэн их хүмүүсийн бүтээлээр амьсгалах гэж байна. Түүнээс гадна хүүхэд залуучуудын театр болон Улаанбаатар театрт хүүхэд залуус зориулсан шинэ жүжигтэй мөн морин хуур хөөмийн шинэ пьянз нээлттэй хийнэ. Үндэсний урлагийн их театрт 21-ний 17 цагаас ардын жүжигчин төрийн шагналт 100-ны манлай бүжигдэглэж цэрэн дулмын сэвждийн мэндэлсний 110 жилийн ад зориулсан хүндэтгэлийн тоглолттой. Цэрэн дулмын сэвжтэн бүхий л амьдралаа Монгол бүжгийн урлагт зориулсан эрхэмлээ. Монголын олон ясны бүжгийн дэг түүнд шингэсэн ард түмний хүсэл эрмэлзэл үгээр илэрхийлж үл болох сэтгэлийн өвдөс бүтээл бүрээс нь мэдрэгддэг. Тиймээс дэглэсэн бүжиг бүр нь асар их үнцээр тодорхойлогддог юм а. Улсын дөр үжигийн Эрдэнэ театрт 21-22-ны 17 цагаас Евгений Онегин дуурийг тоглоно. Тус дуурийг соёлын авьсдгэлтэн ардын бэлэг зүйж хөгжим судлаач Яруу найрагч Жамцын Бадраа агсан анх орчуулж түүний орчуулснараа тайзнаа тавьж байжээ. Манай театрын одоо ууган дэлхийн сонгодог дуурь болж тоглосон академик театр болох энэ замналыг одоо эхлүүлсэн энэ дуурь бол агуу Чайковский болон Пушкин нарын Евгений Онегин гэж дуурь байгаа. За энэ хүү дуурайа бид бол Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн тохиолдуулан үзэгч олондоо хүрэхээр бэлдэж байна. Сонирхолтой 1963 онд Монгол Ардын Хувьсгалт намын төв хороо сайд нарын зөвлөлөөс Улсын дөр үжигийн театрыг байгуулахар шийдвэрлэж 7 дугаар сарын 15-ны өдөр Чайковскийн Евгений Онегин дуурайар нийлүүлсэн түүхтэй. Хүчтэй анхны дурлал хариухан. Улсын хүүхэд залуучуудын театрт 21-22-ны 17 цагаас өсвөр насныхан төгсөх ангийн сурагчдад зориулсан 18 дахь хаврын хайр драмын жүжигтэй нэгнээ ялгуурлан гадуурхаж захим орчинд зөв бус харьцаж бусдыг хэрхэн гомдож болох аюултайг уг жүжигээр харуулахыг зоржээ. Улаанбаатар театрт 21-22-ны 11, 14, 16 цагаас Мапет театр, Улаанбаатар циркийн хамтын бүтээл, Мапет Universe-ийн хамтын хамгийн том бүтээл Цоохор сар гүн шөнийн үлгэрийг тоглоно. Бас нэгэн онцлог үйл явдал бол морин хуур хөөмийн пьянзны нээлт юм. Улсын филармонд 22-ны 15 цагаас морин хуур найрал хөгжмийн морин хуурч хөөмиж гавьяат жүжигчин Аштын хуурын их шиг хөөмийн уянга пьянзны нээлтийн тоглолттой. Одоо үргэлжилж байгаа тоглолтуудаас сонирхуулъя. Соёлын төвөргөнд 21-ний 20 цагаас Emoz Production-ы Best of Emoz Enabling Entertainment Show тоглолттой. Соёлын төвөргөнд 21-ний 17 цагаас Түндэ музикийн дэлхийн алдартай киноны хөгжмөөс бүрдсэн тоглолт болно. Төмөр замын чуулгын Ганзан Паласт 21-ની 17 цагаас Цагаан лавын чуулгын Nomadic Legend ардын урлаг өв соёлын тоглолт үргэлжилнэ. Улсын драмын Эрдэнэ театрт 22-ની 19 цагаас Үгүйлэгдсэн хайр уянгын драм Зайсан хил ивент хоолд 21-22-ны 19 цаг 30 минутаас 20-т жүжиг пост драм. Оросын өргөө буюу хуучнаар Оросын шинжлэх ухаан соёлын төвд Андрей Ивановын Түүний буруу орчин үеийн сэтгэл зүйн драмыг тус тоглоно. Плаза Таверт 21-22-ны 16 цагаас морин хуур чуулгын гадаад дотоодын жуулчдад зориулсан ардын урлагийн тоглолт үргэлжилж байна. Одоо спортын тэмцээн уралдааны мэдээллийг хүргэе. 21-ний Бям гарагийн 13 цагаас Улсын харьцаг Бахатын нэрэмжит Наруусын баярт зориулсан улс аймаг цэрэг сумын цолтой болон залуу 256 бүхийн барилдаан Монгол бүхийн өргөөнд болно. Спортын төв ордонд 21-ний Бям гарагт 18 цагаас Саксон бөмбөгийн хөгжлийн лигийн аваргын төлөө Western Warriors TLG түшиг баганд багийн 3 дахь тоглолт болно. Ice Global амралтын өдрүүдэд болох соёл урлагийн болон спортын тэмцээний талаарх мэдээллийг давчлан танилцууллаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.
Ирхэм үзэгчдээ та бүхэндээ глобал мэдээ баасан гарагийн дугаараа хүргэлээ. Анхаарал хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.